Хараагүй болон харааны бэрхшээлтэй хүүхдүүд гарын үзүүрээр мэдрэхтэй сайн байдаг болохоор шавар урлал, барай засал гээд гарын мэдрэмж урдуу шаардсан ямар ч ажлыг их сайн хийж чаддаг байна. Манай улсад харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль ганцхан байдаг. Энэ сургууль бол 116 дугаар тусгай сургууль юм а. Улсын хэмжээнд 1200 гаруй хараагүй хүүхэд байна гэсэн судалгаа байдаг. Энэ хүүхдүүдийн 100 шахуу нь энэ сургуульд сурдаг. 116 дугаар сургуулийн багш нар хүүхдүүдэд чадахжуулж гарын урдууг нь сайжруулахын тулд шүр, шавар, керамик урлалын хичээл зааж байна. Магадгүй энэ сургуулийн энэ авиаслаг хүүхдүүдээс ирээдүйн шавар, керамик урлалын нэрт уран бүтээлч төрөн гарч болох юм а. Ингээд сурвалжлаганд анхаарлаа хандуулно. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд жирийн хүмүүсээс хүртэх мэдрэх нь илүү хөгжсөн байдаг. Тэд энэ давуу тал дээрээ тулгуурлан шавар, керамик урлал хийх анхны хичээлээ заалгаж байна. Энэ анги 16 хүүхэдтэй. Эрхэс бол шавраар бүтээл хийхдээ бусдаасаа арай илүү туршлагатай. Учир нь Амина дүрслэх урлагийн сургуулийн шавар урлалын хичээлд давхар суралцдаг юм а. Ингээд энэ бол миний хийс юм байгаа. Уул нь ингээд загсан дээр ингээд өөрийнхөө нэрийг өчье гэж бодож байсан байхгүй юу? Тэгээд ингээд хийсэн. Тэгээд энэ шавраар хийхэд бол баримлын шавраас нэг ялгаатай тал юм. Гартаа ингээд барихад жоохон хатдаг. Тэрнээс бусдаараа хийхэд бол айгүй гоё. Тэгээд энэ. Цаашдаа ер нь тэгээд сурмаар юм шиг байна уу? Сурмаар юм. Гоё юм байна. Юу хий гэж бодож байна нэ? Цаашдаа. Тэгээд энэ янз бүр юм хийндээ. Жишээ нь? Тэгээд юм уу гэл. Тэгээд варсаа хийдэг юм уу гэж бодож байна. Тэгээд варсаа хийх чинь тэгээд олон төрлийн ашигтай байдаг юм хэлээ л дээ. Дотор нь ингээд балмал хийгээд тавьчих ч айгүй гоё харагддаг юм л. Энэ сургуулийн дунд ангийнхан шүрээр янз бүрийн хэрэглээний зүйл шүлждэг. Ангараг шүр урлалаар 2 жил гаруй хичээлж байгаа. Энэ хичээл нь 7 хоногт 2 удаа ордог. Шүрээр хийсэн бүтээлүүд нь их хвчлэн хэрэглээний ач холбогдолтой байдаг болохоор гар урлалын эдгэрээ зүйлсийг хийж сурснаар харааны бэрхшээлтэй хүүхдүүд цаг заваа бүтээлчээр өнгөрөөхөөс гадна цаашдаа жижиг бизнес болгон ахуй амьдралдаа ашиглах боломж бүрдэж байна. Энийг хийхэд одоо 3-4 7 хоногийн хичээл одоо нэг 7 хоног 4 цаг ордог гэхэд 3-7 хоногийн хичээл шаарддаг юм да. Тийм анханасны хичээл чанга явахгүй бол сул мул явчихвал тэгээд их муухан онцгой болчдөг. Тэгээд мөнгөний ялгааг нь их алдаагаа их сайн хянж явах хэрэгтэй байдаг. Өнгөө яаж ялах вэ ихнээс нь? Өнгөө ялгахын тулд ингээд тусад нь ингээд савнд өнгөөр нь ялгаад хийгээд өгчдөг багш нар нь. Тэгээд л тэр өнгөөрөө ялгаад л хүүхдүүд нь өөрсдөө яаж хийхээ мэдж байгаа учраас өнгөөрөө тусынхаа шүртээ савнаас шүрээ аваад л хийчихдэг. Хүүхдүүд шүр ашиглан түлхүүрийн оосор, жимсний тавг, зүүтний сав гээд өөрсдийн хэрэглээний бүхэл зүйлсээ хийж сурчээ. Сүлдсэн бүтээлүүдээ өөрсдөө хэрэглээ зогсохгүй багшаараа дамжуулан үзэсгэлэн ярамгуудаар зарж борлуулдаг байна. Манай хүүхдүүд өнгөрсөн жил Солонгос улсын Чежу хотод фестивалд оролцоод ирсэн. Олон улсын тэн дээр хүүхдүүдийн манд бүтээлийн амжилттай оролцоод солонгосчууд маш их өндөр үнэлгээтэй. Тийм бүр хүүхдүүдийн манд бүтээлийг худалдаж аваад тийм маш их хүүхдүүд манд өндөр сэтгэлтэй тэгээ яваад ирсэн. Энэ хорвоогийн өнгө будгийг нүдэрээ харж чадахгүйч гараараа тэмтэрч чихээрээ сонсож мэдэрдэг хүүхдүүд ирээдүйд хувь хүн болон төлөвчөхдөө чадвагдсан бүтээлч иргэн болон энэ сургуультай хүмүүжж байна.